Зөвний цэгийн маань үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ сонсогчдаа On and On podcast-ийн шинэ дугаарт дөнгөж саяхан ингэртэй алтан гац содон гялзуулсан Mask Production-ы тод гэрэлтэх хот. Гэрэл цэцэг ирээд байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За баяр хүргэе хамгийн эхлээд. Баярлалаа. Харин тий саяхан алтан гац содон ингэртэй гялалзуулаад тэгэхэд бас яах вэ? Урлагийн салбарт ажилласных те тэгээд Монголын хошин урлагийн ах нартаа баярлал бас гоё идэм байна уу. Аваагүй байхдаа ингээл зөндөө л авсан хүмүүсийн найр майран дээр очиод те гавья тавлаа ийм авлаа гэл ингэдэг тэгэл ингээд гоё доо гэд боддог болохоос яг өөрөө авахаараа бас гоё юм байна. Бас яах вэ те ингээд нэг хүн үнэлсэн ч юм шиг те нэг арт түмэн үнэлсэн ч юм шиг үнэлж байгаа штэ те нэг юм хүнд урам зориг өгд юм байна. Тэгээ би юу гэж бодож ирсэн гэхэлэр за одоо ч ер нь нэг хурлаг зарлаг гэдэг яг амьдралаа хөөе те өр хүүхдийнхаа төлөө бас зүтгэе. Одоо бас чамгүй залуу насаа сурлагт мөрлагт одоо яачлаа одоо нэг тэрний төлөө нэг одоо гол сцен гол юм болгоод яах вэ гэж бодож ирсэн чинь үгүй бас нэрэ болоочгүй юм уу бас нэг урлагаараа ажилчдаг ч юм уу бас урам өгч штэ. Тийм биш те. Одоо тэгээ ковид дуусахаар яах вэ? Одоо тэгэл бас нэг алтан гац авсан хүн байна да урлаг соёлтой бас нэг ганц нэг ч гэсэн хүнийг нэг сэтгэлийн баясгаад ажиллаа бас хийе гэж бодож байна. Тэгэл одоо ямар санда оноо урихтан тэгээ хамгийн их таалагдсан нь би ер нь их тийм эмгтэй төвтэй хүн. Эмгтэйчүүдэд их хайртай. Тийм хүн байхгүй юу ингээд эмгтэй хүнийг амар хайрладаг хүн байхгүй юу би. Тэгээд эмгтэйчүүдийн тухай их ярьдаг гэхлээр нь заашгүй ер нь бол бас ярианы сэдв гоё өрнөж магадгүй гоё нэвтрүүлэг юм байна. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг ингээд бас яг надтай адилхан бас юм хүн байдаг юм байна ш. Тэгээд би өөрөө ч үзсэн. Тэр сэтгэл зүйчтэй за мөн тэр эмэгтэй хүний хөхний одоо хагалгаа хамарны хагалгаа энэ төр үзэхээр нэрээ л миний одоо нэр яат юм бол тоо гэж боддог юмнуудыг ярьсан учраас аягүй гоё таалагдаад өрсөнд баярлаад тэгээ хүрээтэрлээ. За баярлалаа. Сайн хоёлаа нөгөө нэг ярьсан штэ амьдралаа одоо гоё тий өөр хүүхдээ гоё уусгая гээд алтан гац содонгоос өмнө бас ингэртэй хоёр өөр гоё одоо ялцуулсан явж байгаа тий. Тий хоёлаа тэгэхээр чамгүй байлаа бас тий штэ тий. Тийм амархан гялалцахгүй гэж. Нилээд зүлэгчиж гялцуулж байна гэж. Ер нь одоо ч нэг гялалцсан ч юм бас алга зүгээр. Өнөөдрийнхөө хувьд жоохон гадналтай гялалцуулчаад ороод ирлээ. Ээж болсон гэрэл цэцгийн талаар жоох ярил л да хоёлаа. Эмэгтэй хүн ерөөсөө ээж болол би ч бас ингээд энэ хорвоод аягүй тийм чухал үүрэгтэй хүн юм байна. Яг ээж болол яг ийм зүрхний ч юм уу одоо хан дээрх ингээд цаг байлаа гэж бодоход айгүй гоё тансаг цаг бай гэж бодъё заяа. Тэр нь ийм батраагүй. Зүгээр ингээд үзэсгэлэнтэй цаг те. Гэтэ батраагүй зүүн явдаггүй. Ээж болол яг тэр зүү альбан сар чиг гэл ингээд хорвоо дээр ингэж ажиллаж эхэлж байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Би ерөөхдөө нэг жоохон сонин жишээ авч ярьсан уу? Яг нүдэнд харагдсан уу? Нойргүй шөнүүд ч гэсэн тэр цаганд зай оруулж ин гэж юу? Битээ тийм аимшигтай. Бүү төрсөн. Нойргүй шөнөд одоо ер нь өнгөрөгцсөн үү? Дөнгөж л өнгөрөх гэж гарч байгаа шүү дээ тий. Бүр амар да. Би ингээл ерөөхдөө нэлээ хожуу хүнтэй суусан тий. Нэлээ олон жил ганц би явсан. Тэгэхээр надад нөгөө ээж байх, эмэгтэй хүн байх хоёрын ялгаа айгуу тийм хурц мэдрэгдсэн гэсэн үг байхгүй юу? Нэгсэндөө хүүхэдгүй байхдаа зүгээр л хий хоосон үүлэн дээр хөвж явсан юм шиг тий. Тэгээд одоо ээж биш байхдаа ингээл манай ихч чи алдардаг юм чинь. Тэгээд нэг гэрт нь орохоор ингээл хоёр талаас нь хүүхэд нь ингээд хөөхийн зулгаац өөрөө ингээ гівтцэн ингээ үйждэг байхгүй. Тэгээ нөө ээж болоо хүн чинь ихчээ та хүүхдээ хөвүүлж болно. Гэтэ ингээ цэгсууж агаад ингээ айтайхан хөвүүлчих ингээ болдгоо юм уу? Заавал ингээ яхалхаач нэг амар байх ёстой юм уу? На хүсмүсээ янзлаач дээ те. Амар агаарын юм яриад. Одоо би ихчээс амар уучлалт ингээ сэтгэлдээ гуйдаг ш төөрх юмт. Би тэр үед нь ядаж нэг жаахан ч гэсэн хоол хийгээд өчгүй яав да. Ядаж ч гэсэн хүүхдийн нэг памперсын солиод өчгүй яав да те. Ээж болоогүй байхдаа үлгэрийн. Ерөөсөө үлгэрийн. Тэгэл ингээл би боддог гэсэн байхгүй юу. Яагаад ингээл хүмүүс ээж болчихвол ингээл хасаагаад байт юм болов. Гэхдээ ингээл гоё хүүхдээ аваад ингээл гоё ингээл явж болтгүй мүү ингээл те. Би ээж болоогүй байхдаа ингэж бодчихсан байхгүй. За би
ээж болол би хүүхдээ ч харна, ажиллаач хийн. Тэгээ нөгөө юм тайзны олон шоунуудын гэрээнд окей гэж хэлсэн те. Би бол супер байх хэвээр. Би дайчин байх хэвээр. Би бүгдийг намжуулнаа гэл те. Нүдэндээ ингээл одоо олны жишгээр одоо манай уран холбоо юм те. 5 сайхан хүүхд гаргачаад өөрөө зүгээр огт хүүхд гаргаагүй юм шиг явчихин те. Энэ бол болж байна. Ингэж л би амьдрын энэ гэл. Эцэц зүгээр л тийм биш. Айгу хэцүү. Амар. Одоо гэртээ ер нь ямар царайтай сууж байна? За ингээд киногоор үзүүлвэл ингээд нэг юм клип кинон дээр ингээд өөрөө сууж яадаг те. Тэг ингээд ард нь ингээд юм хөтлөөд өөрчлөгдүүлээд шүү дээ те. Нар гараал мандаал жаргаал хүмүүс уулзаад хоорондоо болиол. Тэгээ өөрөө бол яг ингээд хөдөлгөөнгөө сууж яадаг шүү дээ. Яг тэр шиг. Ингээд би ингээд байж атал ингээд нар жаргачл байдаг, мандчл байдаг. Нөхөр хүүхдүүд ажилдаа явж л байдаг, ирж л байдаг. Би нөгөө хоолоо хийн, памперсаа, шүн морьгүй, шүн бүүэлэстэй, өглөө бүүэлэстэй, өдөр бүүэлэстэй, нар мандан, нар жаргана. Тэгээ ингээд яг амьдрал ингээд зүгээр нэг л хэвэн. Бусад хүмүүс л ингээд зүгээр миний нүдэнд зүгээр хөдлөөд байгаа юм шиг харагдана. Энэ бол ингээд амар тийм юунд орж байгаа байхгүй юу? Хөрхийн амт ингээд сэтгэл зүйн одоо ганцаардалд орж байгаа байхгүй тий. Яалтчгүй л хамгийн амар нь ерөөсө шүн ойргон онохоос л эхэлж байгаа. Харин тийм тийм. Тэр чинь ингээл бүх юм чив чимээг бол ганцаараа босоол ингээл хүүхдээ бөөлөл, тэврэл, хуурайлал. Тэг хизээч зөө цаахан унтий гэж энэ цаг мөч ингээд ээж уснаас ч үүрт дуусаа. Үүрт. Ерөөсө би яг 2 сар яг нэг 2 цаг бүтэн унтаагүй. 2 сар. Ерөөсө тэгээд хүн чинь унтаагүй байхлаарэ ингээд сүултээ ингээд толгой ингээд байгаа юм шиг тий. Дөнгөж саяхан чи надтай юм ярихад 5 минутын өмнө ярьсан, 5 сарын өмнө ярьсан юм шиг бодлоод ингээд нойргүй байх чинь л хүнийг амар хямралд оруулт юм лээ. Би тэгээд нэг л юм ботсон нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд ихнэр төрүүлж хөгшөрдөг гэдэг нэг юм байдаг та тий. Тэг чи аргагүй юм билээ шүү. Тийш. Шүн нойргүй оноод байгаа юм чинь. Үгүй чинь. За нэг хүүхэд дор хайж. За дор хайж шүү. 2 жил нойргүй оны. 2 хүүхэд 4 жил, 3 хүүхэд 6 жил, 4 хүүхэд 8 жил. Зүгээр дор хайж. Ерөнхийдөө ингээд 12 жил эмэгтэй хүн шүн нойргүй онохоор хөгшөрөхгүй яах юм. Хөгшөрнө шүү дээ. Энд чинь хүн л юм чинь хөгшөрж байгаа шүү дээ. Ямар эрчүүдийг бодвол тусдаа юм юмтай биш юм чинь. Хөгшөрж байгаа байхгүй. Би тэгэл бодсон. Эмэгтэй хүмүүс хөрх ятан те. Ингээл хөгшөрдөг. Тэгээд тэр чинь нойргүй онохоор чи бие нь ядарна. Ядраад ирэхлээр хүн чинь идэн те. Хүчээ авах гад. Идэн маас нэмэн, жин нэмэн. Тэгээд таргалаад эхэлнэ. Тэгээд сэтгэлээр унана. Гэхдээ бүр амар асуудалтай байхгүй бүр амар. Энэ дээр л бол жинхэнэ нөгөө эмэгтэй хүний сэтгэлийн хат эрэгтэй хүний хүн чанар хоёр танигдна гэж. Энэ бол өстой үн. Ингээ энийг ярих юм бол амар ингээд гэрлээ ер нь одоо тэгтээ тэр үе даван туулцсан уу? Одоо ямар үе дээрээ явж байна? Одоо бол яг хөө зүгээр бурхан минь шин жоохон нойртойгоос thank you. Аха. Энэ бол бүр надад бүр амар том аз жаргал те. Тэгээ эн чинь нэг биш. Зэрэг 2 хүүхэд те. Бид хоёр дөрөв ярьжсэн те 2 зэрэг болно, 2 зэрэг инээн, 2 зэрэг баана. Одоо яадаг 2 зэрэг идэн. Бүх юм хоёроор үржигдчих хэрч одоо тэгэлсэн нэр. Яг нэг биеийг яг 2 хувааж байгаа байхгүй. Нэг хүүхдэд тэрх юм бол нөгөөх нь гомдож болно те. Тэг яг би ингээ хоёуланг ин тэрвэрэн штэ. Ингээ хоёуланг ингээ чамд чартай за ээж нэстэ бүгдэнд найртай заа яа гэдэг ингээ те. Тэгээ би юу гэж бодсонгүй л нэг эмэгтэй хүн таргалахаараа нас явахаараа энэ нь ингээ томроод эхэлдэг. Эн чинь нөгөө нэг ээжийн хүчийн таргалалт юм байна штэ. Тэрнээс тэр авгаа мах зах биш шүү хүүхнүүдээ. Биш. Тэр бол энэ мундаг ээжийн юм одоо. Мах шүү. За энэ дурангаа бол яаж хүүхдүүдэд өргөх юм бэ тийм үү? Тэгээ ингээ 2 хүүхдээ ингээ өргөн штэ. Нэг нь баан, нөгөөх нь зэрэг баан, баасан баасаа гიშгэд хийсэн дээгүр гүүн, нөгөөх нь шээгээ шээсэрээ тоглоно яг хоёулаа зэрэг. Энэ нь дэмхтэй хүн хизээч үсээ зулгаахгүй байх ёстой. За яаж вэ? Ямар хөөрх юм бэ гэж л хүлээж авна штэ. Би аз жаргалтай. Ямар гоё юм бэ? Миний хүү баасаараа тоглоод тэрэн дээр гიშгээд хийсэн дээгүр гүүгээрээ. Гэт ингээд эхэлсэн штэ. Энэнд галзуурахгүй байх хэвээр. Энэнд стресстэйг байх хэвээр.
Зүгээр ярихад амархан шүү заа юу. Тий. Тэгэд ойлгож байгаа даа манай ээжүүд. Ер нь бол тэгээд байгаа шүү дээ. Баах хүүтэй байна, шээх охинтой байна, муухай болох хевстэй байна гэдэг чинь баг сайхан юм биш үү гэж бодох хэрэгтэй байгаа тий. Тэгэл ерөөсөө ингээд яг юмыг цэгцлэхэд буулгаад дахиад цэгцлэхэд буулгаад дахиад цэгцлэхэд буулгаад тэр нь ингээд 6 сар үргэлжлэхэд буулгах хүүхдэд мэдэх сайхан ингээд дахиад язлах. Энэ төвчээрийг энэ буулгалтыг хөөрдмөр харц сурна гэдэг чинь. Тэрийг тэгээд нөхөр хүүхэд гэр бүл заваарсан гэр байна гэж харахгүй байна гэдэг чинь. Одоо өөрөө их тийм сайхан давуу тал юм. Тэрийг өхөөртмөр харж сурах ямар техник байна. Би бол одоо өстө маш их галзуурч байсан хүн байхгүй. Ястаа ингээл гэр ингээл одоо нэг тийм сэтгцийн бас нэг юм гэж би бараг тухайн үед бодож байсан ш. Ингээд угаалт уран дотор аяг шанаг байхад ингээд 50 телевизээр үзэж чадахгүй ингээд тийшээ ингээд нэг сэтгэл арцалцаад идэг. Үгүй чи ингээд яг ингээд дөрвөн хүч ингээд хөдөлж чадахгүй заяа. Сүүлийн тамир барагдахад галтгоонд аягнууд зөвхөн намайг хүлээж байгаа байхгүй. Чи минь байхгүй бол бид ингээд заваараа. Энэ эрэгтэй хүмүүс угаахгүй чи л угаана. Ганцаараа чи идсэн байхгүй юу? Гэтэ чи өөрөө хоолыг ээстэй гэлтэй. Тэрийг ингэж угаахад ингээд бас тайвшрал хэрэгтэй. Би л байхгүй бол энэ аягнуудыг хайрлах хүн байхгүй шүү гэж бодох хэрэгтэй. Тэдрийг заваартуулаад хоноод өглөө тэр галтгоонд очихгүй тулд тэр шүн сүүлийн хүчээ шавхаад хүүхдүүд унтсан хойно гэрэн цэвэрлээд унтахад би өнөөдөр дэлхий дээр би нэг шинэ нэлт хийцэн юм шиг мэдрэмж төрж байгаа юм да. Би бол айгүйх яг тэр үед их нөхөртөө гомддог гэсэн. Гэрлээ нөхөртөө энэ тал дээр гомддгоо. Гэрлэгийн нөхөр яаж тусалж байна надад? Маань нөхөр их ажилтай. Ер нь бол гэртээ байхаасаа байхгүй нэг. Тэгээд нэг нөхрийнхөө нэг ганц удаа хүүхдийнхээ памперсыг солиод нэг удаа нэг ширхэг ингээ хоолыг өгөхөд би бараг л ёо бүр бүтөөдөр амарчлаа штэ ёо бүр ямар сайхан юм бэ гэж аим шиг мэдрэмж төрнө. Ер нь эмэгтэй хүний дэсвэр хатуужил гэдэг чинь алхам тутамдаа байх ёстойг ээж болол ойлгосон. Би нөө ээж биш байхдаа эмэгтэй хүн одоо дэсвэртэй байх ёстой гэхээр би гайхдаг гэсэн юм. Яг юг тисгээд байгаа юм бол тоо тий. Яг юг тисвэрлэх гээд байгаа юм бол тоо гэд. Дээж болол ер нь тисвэрл юм байна. Тэр тисвэрийг чинь бас зүгээр тисгүй штэ бас олон юм олон юмар давж туулна тий. Тэгээ дэлхийн бүх эмэгтэй хүмүүс тийм байна. Тэгээ ер нь өөрөө өөрийгөө их тайвшруулах юм их бодож олно. Юу хийж ин жишээ нь? Йог бясалгал одоо юу хийж? За тийм зав байхгүй. Өөрийгөө нэг йогцуулаад нэг бясалгаад байх зав байхгүй юу? Олигтойхон 0 орж чадахгүй штэ. Усанд ингээл яг усанд орж байгаа хооронд л яг хүүхэд уйлаад яг ингээд тэнд галтраал одоо яг болохгүй байгаа юм шиг мэдрэмж цаанаас нь төрж байгаа юм чинь. Тийм сайхан агуу юм бол байхгүй. Юу гэж бодох вэ гэхээр ерөөсөө эмэгтэй хүн ер нь бол зовх гэж төрсэн байна гэж бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд. Энэ бол бидний тавилан. Яагаад вэ гэвэл бид бусдыг хайрлах гэж төрсэн юм байна. Тэгэхээр арай шудраг бус биш үү? Эндээ хөл одоо энтэйгээ санаа одоо хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Чи ингэ бодлоо би ингэ гэртээ суужаа боддог байхгүй. Мусаа ирчүүтэй. Юу ч хийгээгүй 100% копи хүүхд. Юу хийсэн? Шүн нойргоо хонсон юм уу? Памперсын солио юу? Өвдөгтөн тэврээ юу? Тэ одоо яг ээж чих нь эмнэлэгт аваад ингээд шүн нойргоо унтаагаараа гүйлээ юу? Тэ юу хийсэн бэ те юу хийдгийг юм те зүгээр ингээ санаа зовхоос зүгээр өлсөд байгаа юм шүү гэж хэлэхээс өөр юу хийсэн тэгтэл ингээ хүүхдэнд 100% копи айгу бэлэн айгу аз жаргалтай тэгэхээр тэд нар амар хямралаг байгаа сте бүр ингээ тийм төрхөөсөө тийм хямралаг төрсөн хүмүүс төрхөөсөө тийм юм зовлон гэдгийг мэдрэхгүйгээр ингээ програмчлагдсан хүмүүс эмэгтэй хүн төрхөөсөө энэ болгоныг мэдэрч энэ болгоныг өөрөөрөө дамжуулж микстердэж аз жаргал болгож түгэх зориулттай. Зовлон өөртөө шингээгээд жаргал болгож түгэх юм зориулттай төрсөн байна. Гэдэгтээ эхлээд санал нэг хэрэгтэй юм шиг санагдсан надад. Бүр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шудраг бус үнэхээр шудраг бус. Гэхдээ энд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагад гэвэл энэ бол бурхан ингээд бусдын төлөө байдаг шүү дээ. Бурхан ингээд
бурхан минь ингээд өгөөч те. Тэгээд өгөөч те. Нөгөө чи одоо ямар лайтай юм бэ? Хим гуйд юм бэ? Санаа чинь зовхгүй нөгөө чидэж хэлдэг үстэй. Тэгээ. Их болсон 600 хамаг амьтдны тусын тулд бүх хүн бити зовоосоо гэлээ штэ те. Энэ бол эмэгтэй хүн гэж бодсон. Тийм учраас эмэгтэй хүн тийм бурханы шинжтэй. Тийм одоо амилсан бурхан шинжтэй, дариг шинжтэй юм байна. Бусдыг инэрч хайрлахын төлөө өөрийгөө умартаж, өөрийгөө ингэж хит хувааж те бүх юмд өөрийн хайр хэрэгтэй. Тэр нэг аяган туртал эмэгтэй хүний хайр хэрэг болоод шүү. Тэр хогийг асахгүй бол өмхирээд шүү. Тэр эмэгтэй хүний хайр нь яана нөгөө хогчоо одоо өмхирчлээ гэл те. Эмэгтэй хүний хайргүйгээр юу ч явахгүй шүү. Нөгөө нөхрийн оймс одоо тэрийг угаахгүй бол хөрхийн амтандаа гэл те. Нөгөө гараараа хоол ичихгүй бол энийг амтан ч одоо тутарчлаа даа гэл. Эмэгтэй хүний хайраар бүтдэггүй юм энэ дэлхий дээр юу ч алга. Тэгэхээр эмэгтэй хүн бол ерөөсөө бурхнаасаа төрхөөсөө зовлон өөртөө миксэртэй жаргалыг болтгоох тийм амьд бурхад юм байна да гэж ингэж өөртөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Гэтэ энэний зүгээр ээж болсноос хойш л ойлгоно. Тийм учраас би бол эмэгтэй хүн төрөөд нэг оюутан те ганц байхтаас жаргаад ав гэж боддоо шүү дээ. Зад жаргаад ав. Үхрийн дуу гартал унд. Ээж болоод хизээч унтахгүй. Ямар ч унтамхай хүн ээж болоод энэ хуруунд ингээс ирдэг тийм жамтай юм чинь. Миний л үзэл бодлын юм байна. Одоо охиноо яаж ямар байгаасаа ямар болно гэж өсөж байна гэрлээ. Би охиндоо юу ч бодохгүй байна. Зүгээр одоо охин маань одоо жоохон штэ. Тэгшээ ингээ бодохоор ёо энэ охиныхоо л нэг хүүхдийг нэг гаргаад нэг шүн нэг жоохон нойртой те дэмтэй охиндоо жоохон тусуулаад нэг өгшрөөд өгчүүл одоо алс хол энэ бодлыг тээж яваа юм биш үү? Ингээд хүн өөрөө завхаар ч юм уу охин маань ингээд завандаа гэж бодохоор аимшигтай юм биш үү? Тэгэл ингээд хөөрхийн амт тэгэл ээж нь л ойлгоно өөр хин ч ойлгохгүй шүү дээ. Нөгөө ийм үг гэдэг шүү дээ. Охиноо төрөхөд хүн болгон ээж болсонд нь хүүхэд төрсөнд нь хөөрхийн юмдагаа баярлжаад ганцхан ээж л охиноо өрөвдөж идэг гэж. Тэр чинь үний юмчаа ингээд охиноо арахаар л тэгж бодогдоод байгаа юм чи. Хизээ нэгэн цаг төрөөл ингээл явандаа хөрх юм гэж бодхоор л бүр ингээд юу ч шаардахыг хүсдэггүй. Зүгээр л дураараа жаргаг гэж л боддоо шүү дээ. Үш тэгвэл ер нь баг эрэгтэй болж төрсөн бол гоё ээжээ гэж бодсон уу? Имийг эрэгтэй болж төржээ гэж бодсон. Гэртээ ганцаараа суугаар юу хийсэг бодохтой солиорол юм бодоод ямар сайндаа бүр Харри Поттерыг бичтэл нэмэгтэй хүмүүсийг бас гэртэн суулгаж байна те гэж ингээд боддог байхгүй. Тэр нэмэгтэй бүр Харри Поттерыг бичээд дэлхийн бест болтол нь ингээд тэр хүн гэртээ ээж болоо суусан биш те. Тэгэхээр юу хийсэг бодох вэ те? Эрэгтэй хүн болоо төрөндөө уг нь хямртлаг юм да те. Тэд нар чинь нэг юм өгөгдлгүй гарууд штэ. Нэг юм ээж болох тэр эмэгтэй хүн яс цус махаа таслаад ингээд өөрийнхөө биеийг үгүй хийгээд зөвхөн амьдралынхаа төлөө зөвхөн чиний төлөө зөвхөн чиний үр удмын төлөө ингээд амьдрж гин гэдэг юм ухамсар байхгүй. Тэдэрт өгөгдөл байхгүй юм чи яах юм бэ? Тэгээ ингээд эрэгтэй хүн болоод төрүүл гоё юм да гэд бодхолоор яг гоё. Гэтэ эмэгтэй хүн болж төрсэн тэр гоё мэдрэмжүүд түүнээс илүү гоё. Тэгээ би бодвол эмэгтэй хүмүүс ер нь одоо эмэгтэй хүн болж төрчөөд дараагийн төрөл нь илүү саак байна гэдэгт итгэлтэй байдаг байхгүй. Тэр нь л арай төгсөн. Дахиад төрөхтэй мэдээж нэг нохоогхаа морь мал тэмээ болохгүй л гэж боддог. Үнэхээр их үдлэг үүрч амьдардаг хүмүүс учраас. Цаад хэрэгтэй ч үчим бол жаргана штэ. Зүгээр ингээл нэг юм уул хараад энийг яаж нураах вэ гэл тээ. Тийм агаараа юм бодвол агаар юм бодхоос яах юм бэ? Ямар эмэгтэй хүн шиг за хогоо асахгүй бол нэгэнд хогоо асгасан юм чинь нэгэнд гэрээс гарсан юм чинь хийм цэвэрлэгийн бүх хуцаа өгч. Гэхдээ нэгэнд хийм цэвэрлэгээ орсон нь төмс дуусч байгаа төмсөө авчи. Гэхдээ нэгэнд төмсөө авсан юм чинь нэрэ нэг гэл ингээл те нэг зэрэг 10 ажлыг амжуулаад тэгээ яг энийгээ бодож явахдаа хүүхдээ хоолж идэг те. Хүүхдээ хоолж явах явцдаа тогоон дээр нь оройных нь хоолнд буцалж идэг те. Хоол буцалж явах хооронд уцаар маргаашийнхаа ажлыг зохицуулж идэг те. Аалцны туршиг энэ их амьдралыг ганцхан эмэгтэй хүн зохицуулж яхад би тэгж боддог байхгүй. Аалцны туршиг энэ их амьдралыг эмэгтэй хүн зохицуулдаггүй байсан бол алсын алсыг бодож чадах л байсан. Алсыг холыг тэр бодож чадах л байсан. Бид нар тийм
зав байхгүй. Ойрд бодох юм дэндүү их шүү дээ. Гэхдээ зүгээр ингээ аалзны тор шиг ингээ бодох юм зөндөө их шүү дээ. Эмэгтэй хүн дээр энэ дэлхий одоо оршоод бүтээгээд ахт чинь. Тэгээ энийг орхичоод эмэгтэй хүн төрдгөө байсан бол эмэгтэй хүн хүүхэд мөхтэй асардггүй тэр мэрийг боддггүй байсан бол саран дээр яаж боох вэ? Цэцгэл ингээ бодно шүү дээ. Чадна шүү дээ. Амар чадна шүү дээ. Тэ. Тэгээд ийм мундаг учраас эмэгтэй хүмүүст ганц амьдрах хүч нь нөхрүүд байдаг баг. Би бол тэгж боддоо шүү дээ. Энэ дэлхийг эмэгтэй хүн бүтээгээд байна. Үргэлжлүүлээд байна, авч яваад байна. Гэтэ эмэгтэй хүн өөрөө эрэгтэй хүн дээр тогтоод байгаа байхгүй. Эрэгтэй хүн дээр, эр нөхөр дээрээ ингэж ганцхан амьдралын хүчээ аваад байгаа байхгүй. Нөгөө хайрын хүч гэдэг чинь амар ах уу те. Одоо ингээд бит хоёр болол бодож штэ эмэгтэй хүн хүүхэд төрүүлж ийн өсөж ийн эр нөхрөө хайрлж ийн гэр орно ингэ чинь хэр чинь ер нь дандаа ингээл гадагшаал бид нэр ингээд байгаа юм биш үү. Тий. Тэг ингээд заримдаа жаахан тэгш бус юм шиг санагдав. Яагаад намайг ингэхгүй би л гадагшаа ингээд байна гэж тэгж бодогддгоо. Харин би тэгээ түрүү хэлсэн чинь энэ бол бидний хувь тавилан. Тэгээд тэрүүгээр ер нь ингээд энэ бол хувь тавилан. Тэгээд энийгээ дуусгалаараа харин магадгүй илүү сайхан ертөнцид очино гэж одоо итгэх хэрэгтэй. Гайхамшигыг бид бүтээж байгаа. Тэгээ хамгийн агуу юу гэж бодож байгаа гэхээр нөгөө өндгөө хэсийг ингээд микроскопоор хараад заяа. Спермацоид энтрийг ингээд хараад за. Энэ хоёр ингээд нийлээд гээд ингээд хүний нүдэнд харагдахгүй тий. Микроскопоор ингээд томруулж ингэж харж агаад 100 давхар байшинг ч юм уу эсвэл нэг юм суумаа бүхийг хараад энэ бол энэ юм аа гэвэл хүн итгэх үү? Яг үлгэрийн юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Спермацоид дээр хоёр хэсийг ингэж харуулчаад энэ бол энэ юм аа гэд 2 м өндөртэй 300 фут чинтэй хүнийг харуулад ингүүл хэрвээ хүн төрөлхтний явцыг мэддэггүй хүн байсан бол энэ дуудлаа энэ чи тухай гэж бодно. Гэтэл тэр хүн өнөөдөр далавчгүй. Далтыг харж чадахгүй. Гэтэл өнөөдөр өчнөө их тооны ухааныг шинжилээд 100 жилийн өмнөхийг мэдээд үүлийг нэвтлээд дэлхийг нэвтлээд царан дээр очоод сансар дээр ийм станц байгуулсан. Тэр хүнийг харахаар нэг одоо бит хоёр шиг л хүн байгаа шүү дээ. Ингээ бодохоор хүн амар байгааз. Тэрийг эмэгтэй хүн бүтээж ийн гэж бодохоор эмэгтэй хүн бүр амар байгааз. Тийм биз дээ. Тэр тархийг эмэгтэй хүн бүтээж байгаа байхгүй. Нөхөр ингээд хайраар тэтгээд байгаа болохоор бид нар бас ингээд тисээ төвчээд дээ шүү дээ. Ингээд ерөөсөө тэрний хүчнтэй. Тэрний хүчин. Ерөөсөө тэр айгуу шудраг бус штэ ингээл намайг 10 жил мэлт ингээл хичээлдээ яаж тэнцвүүгээ шалгалт малгалтаа өгөөл зов зүтрээл ингээл ийм юмд ерөөсөө миний ах トゥ хамаатан садан ээж аав те эдгэр шиг нэг ч туслааг байжсэн нэг өдөр явсан цан би чинь төлөө бүх амьдралаа зориулъя хэдэн хүчтэй болмоор байна чи ямар их нэртэй баймаар байна би бүгдийг чадна ингээ бодохоор юм шудраг бус байгаа те тэгэл ерөөсөө тэр нөхрийнхөө төлөө бүх амьдралаа зориулж байгаа байхгүй яг тэрний төлөө төрөөд өсөөд хүн болцсон юм шиг тийм шүү дээ. Таньж мэдээд бол одоо уг нь хэдхэн жил болж байгаа. Хэдхэн жил болж байгаа. Гэтэл бүх амьдралаа зориулсан. Бүх амьдралаа зориулж чаддаг. Болохоор эмэгтэй хүн амар агуу, эрчүүн чи амар хямрлаг. Чи минийх гэл аваа суучдаг те айгу амар. Цаадвал чи тэрэндээ амар сайн шүү дээ. Тэд нар яг бүтээгдэхтэй тэгдэг баха. Би нөгөө нэг юм эмэгтэйчүүдийн эмчээс асууж байсан байхгүй юу? Микроскопоор нөгөө спермацоидууд хардаг гинэ. 300-400 сая спермацоидууд амар нөгөө нэг юм шоргоолт нүрийг ингээл ангууд хийх гэж буужгиндаг штэ тийм. Тэрэн шиг тэр эсүүд ингээл бүгдээрээ буужгинал. Ганцхан тэр нөгөө өндөр эсрүүл дайрдаг юм ерөөсөө. Бүр ингээл яг тэр ертөнцийг харуул тэр алаан болж байдаг тэр 300 сая эсүүд. Хэдэж хоошоо хардаг гэж юм чинь бүр ингээл. Ингээл тэр шиг зүтгэдэг гэж байгаа юм бүр ингээл. Амар тэр дунд нь хөөрхийн амт нэг юм жоохон сүлгүү те жаахан хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тавхиж явдаг гэж байна. Тэгтэл өөртөө ихтэй бүр ингээд тавгаад байдаг гэж байна. Халаан болдог юм тийм үү заа. Тэгж байгаа л тэр нэг хуурд хүч ир бэр тэгээ зоргороо нэг нь өндөөс тэр очоод тэгэл тэр хүнийх болж байгаа байхгүй юу. Тэгэр би боддیں۔ Ерөөсөө нэрхтэн хүмүүс яг тэмцэл дунд өөрөө үссэн. Тэгээ төрөөд ч тэмцэлтэй зодлогтой хүртэл бие биений хөнөөр тоглолдог те. Будаж муудаж ингээд сэлэм мэлэм толмолон тарж ингэж нэг юм булчин харж амар гоё мой хөөрчтэй нэг ингэж амьдрдаг хүмүүс юм болоо гэж боддоо шүү дээ. Эмэгтэй хүмүүс тэр олон эсүүдийг зүгээр л ингээл те алдцуулаад өөрөө тартах шиг ингээд ганцаараа мандаа байдаг те. Чадвартай нэрэлтэй гэх юм байж байдаг те.
Тэгээд эмэгтэй хүн ерөөсөө ийм л баймар санагдсан юм шиг. Төрхөөс л октод толин дараал. Тэ ээжийнхэн төвлийг хараад уруулын будаг ингээл би нөхөртэй олмоор ингэж уйлж мөлөө тэ аав амар гоё би аав шиг хүнтэй суун мөр гэж ингэж тэ нөө яах вэ хөөх амт төрөөл хүүхэд гаргаал үнэхээр тэр нөгөө тарцаг шиг байдал нь алдагдаж байгаа байхгүй юу ингээд ирэхээр сэтгэл санаагаар унана тэрийн нөгөө нөхрүүд нь яг дэмжихгүй байгаа юм шиг тэр үед санагдсан тэ яг ингээл яг л өглөө өнсгөө гараа авчвал яад өмссөнгөө арай өөр гэл тэ янз бүрийн бодол орж ирэл намайг таргалцсан болохоор тоохгүй юм да гэл. Нам гэртээ сууж байгаа болохоор тийхгүй юм да гэл. Элдв янзын юмнууд орж ирэл хөрх юм да. Тэр нөгөө стресс, депресс тэр гормон ингээд нөлөөлөд ингээд юм сэтгэл санаагаар унах байдал төрөлдөг. Тэгээ тийм болохоор их тийм төрсний дараа салтууд их явагддаг гэж боддог би. Нөгөө хайр дурлалын армаачглан дуусаад нөгөө бодит амьдрал руу тулаад ирэхэр чинь үгүй эмэгтэй хүнийг ингээд тарцаг шиг мандуулаад байвал хин шулам шиг хаш гарах юм бэ. Гүнжин ч вэ шуламж ч вэ штэ ямар ч эмэгтэй хүнд одоо гүнжийн сайхан тэтгээд байвал гүнчгэл байгаад байна штэ тэгээд гүнжийн тэтгэхгүй шуламл болно штэ бүгдээ адилхан шулам зантай штэ тэгэхээр нэг гент эн чи одоо ийм сонин тэр болчихоо гайхаад идэг үгүй л ахгүй ямар ч хүн тийм зам байгаа зүгээр тэр үед нь л эрэгтэй хүмүүс их сайхан халамжилж тэтгэж хайрлаж байх хэрэгтэй юм байна да гэл би эхнийхс твтж байхдаа ээжүүдээ амар өрөвдөж байгаа юм чи өөр хямдтай юм л хэвээр өөртөө тэнхэлгүй болцсон. Тэгэл хүүхдүүд нь ханаа том хүрцэн те тэгэл ингээл шүн босоол унтаагаараа гүхүүлээл ингээл би тэр үед юу гэж бодсон бэ гэл тэгэхээр баяр наадам болоод ингэдэг бол ямар нэгэн эмэгтэй хүнийг баярлуулах юм байдаг бол сет гэл тэнгүүтээ нэг бүтэн өдрөөр ар гэрийн ажлын даах тэгснэ 3 цагаар унтуулж хүүхдийн хооллох ирэхээр тэр чинь л гоё ахгүй тэр зүгээр насан туршийн бэлэг ёо амар гоё би тэгэл найз охтууд мохтууд ингээл дотны найз нөхөд байх юм бол одоо дөнгөж төрсэн найз охин мохноо тэгж баярлуулаасаа гэж боддөө гэрт нь байгаа аягнуудыг угааж өгөх хог могийг насгах гэрийн цэвэрлэх зүгээр чи унт босхот нь хүүхдийн өгөөд амлуулж гөхүүлээд хүүхд нь хуурайлж муурлаа сайхан бөөлээд унтуулна буцаагт нь чи унт төрсөн өдрийн бэлэг тийм шүү дээ. Эсвэл гадаа сайхан салхин даваагаар хэлбүүн баяраа үзтээ тийм. Хүүхдийн чинь 3 цаг бүр найдвартай. Бүгд санаа зов. Тэр оронд чи баананд хөвт сарнaan дэлбээ цацаад баананд хөвт лаасаа хөгжим сонс. Энэ үед хүүхдийн чинь би салхилуулаад бантангийн хийжээ. Ийм төрсөн өдрийн бэлэг мэлэг байв. Саак юм байна да гэл ингээд. За ер нь тийм үйлчлэгээ гаргадаг юм уу нэрээ? Би нэг сэтгэл зүйчтэй бас ярилцж байхад бодсон. Эмэгтэй хүн ингээ яагаад гомдоод идэг гэсэн чинь ингээд бүх савн дотор байсан юм а бусдад зориулсан тий. Өө аав ээж минь эгч минь ер нь ингээл нэг гадагшаага хүмүүс юм биш үү бид нар чинь хүү минь охин минь нөхөр минь гэр ингээд тэгэхээр нөгөө гурилны твш нэг хоосон хоцордог штэ. Тэгээ өдрийн төгсгөлд эмэгтэй хүн өөрөө хоосон хоцроод байгаа учраас нэг тийм өөрийгөө золиослсон юм шиг ингээд л тийм санагдаад ийд юм байна л да. Энийг бол би энэ утгаар нь боддгийн. Үнэхээр ингээл яг өөрийг нь ойлгохгүй тий. Хөтлөө ингээд зүтгээд ах чинь хинч үнэлэхгүй. Угасаал чи тэгвэл яах гэж хүүхдтэй болсон ч гэдэг юм те. Үгүй тэгвэл яах гэж хүүхд гаргасан юм. Ааха. Бүхэл ертөнцийн эмэгтэй хүмүүс энийг давал туулж штэ энэ төр те. Амар муухай харгас харгас юм ярьдаг хүмүүс бол байна штэ. Энэ бол чиний одоо юу гэдэг нэг уцаар ярихаар ойлгож чинь нөгөө ээжийн ажил гэртэй гэл ингээд найзар те. Мэдэж чинь гэл ингээд төвөгшөөх юм те. Тэр биш улам ойлгож улам ингээд сэтгэл санааг нь өргөх юм ингээд хийгээд ингээд бүх юмаа өөртөө зориулчаад өөр гомдох үе гарна. Тэ бачуурна зүгээрээ жаад уйлна тэ тийм үе гаргахад ерөөсөө юунд ингэж баярлах хэрэгтэй юм болоо гэж бодхолоор миний хамгийн аз жаргалтай байх гол шалтгаан зүрх сэтгэлтэй байна гэж боддтой. Жишээлбэл ингээл би нэг орой ингээл манай гэрийнхэн бүгд унтж байгаа байхгүй юу? Бүгд унтахаар ингээл бүгд хайрууд тэ. Эднэрийг аз жаргалтай байх үндэс нь ганцхан бий штэ. Ганцхан бий. Би нөхрөө эрэхтэн ингээд нэг айтайхан байлгачих юм бол те гэртээ ирээд нэг тухтай зургт үзчих гинтггүй баста ятраад байна навшаад хүүхдээ аваа штэ гэл те нөгөө нөхрөө чинь гэж айлгаал те гэртээс нөгөө хүмүүсээ чинь гэж айлгаал тэгхгүй ингээд тус нь те ингээд нэг айтайхан зүрх сэтгэлээ ингээд зориулаад ингээд эднэр ингээд амар амгалан унтчих юм да энэний хүч нь биш штэ би байхгүй энэ гэрт би л байхгүй бол галтгаа ажиллахгүй.
зураг тасахгүй, хүүхдүүд инээлдэхгүй. Одоо нөхөр хаппи байхгүй. Энийний хүч нь woman би бол үнэхээр мундаг гэж. Ингэж л би өөрийгөө зоригжуулсан шөнүүд их байсан. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэвэл ингээд бусдын төлөө ялархаж л бодохгүй юм байна л да. Бусдыг баярлуулсандаа би ямар мундаг юм бэ гэж бодох чинь өөрийгөө хямраадаг байхгүй. Тэгээд тэр хүчийг юу гэдэг вэ гэвэл нөгөө эмэгтэй хүмүүсийн жижиг баяр те гой хүмүүсний бодог, гой үс засалт турцсан байна гэх мэдрэмж те нөхрийн нэг үнсэлт амар таргалцсан байгааг нь харсан ч гэсэндээ энэ чи гоё л шүү дээ миний хайр гэл ингээ хэлчих те ийм хин юмнуудаар эмэгтэй хүн тэжээгдэж тэр их сөрөг юмнуудыг давдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл зарим ирчүүд гэдэг шүү дээ. Бүхэл юм эмэгтэй хүн зориулагдаад ах юм. Бидэрт юу ч байхгүй байна гэдэг. Тэр надад амар хүчгүй санагддаг. Үгүй юу вэ? Бүр бүхэл өтөг өөрийнхөө амьдралыг зориулчаад байхад тэр муу нэг өдрийн баяр, нэг өдрийн цэцэг юу юм бэ? Юу ч. Тэгээ хамгийн гол нь тэрийг эмэгтэй хүмүүс тийм амар юм зориулчлаа гэж хизээч хэлдэггүй. Тийм шүү дээ. Хизээч гэж ялрахдаггүй. Хизээч эмэгтэй хүн урт устэй, ухаан богинтой гэж ярьдаггүй. Өөрсдөө амар хүчтэй гэж дүвийлэгдэггүй. Зүгээр л тэглгүй яах байх ёстой. Би давна хизээч ялрахдаггүй. Тухаал ээждэг. Нойргүй онсон ч нойртой юм шиг маргааш нь гэлтгнаа л ээждэг. Хамгийн гоё юм нь би юу гэж утсан бэ гэхээр яг хав тэр мөчийг өөрөө ингээд давахгүй ээж болно те юу гэдэг ээжтэй өгөөт ч юм уу асруулаад эмээд нь нөгөөт ч юм уу асрагчд өгөөт ч юм уу байж болно. Гэхдээ ингээ эргээ бодоход хүүхдийнхаа дөнгөж толгоогоо өргөж байгаа, дөнгөж эргэж байгаа, дөнгөж бантан идэгч байгаа, дөнгөж алхаж байгаа, дөнгөж юм түшээ зогсож байгаа, дөнгөж мөлгөж сурж байгаа. Энэ хөөрхөн мөчүүдийг үлдээчин гэдэг харамсалтай. Тэгээ нөө эмэгтэй хүмүүс чинь төрчөөл тэр ээж болсон тэр мөчөө ингээд мартчихдаг шин. Ингээд за би ч нэрээ 7 жилийн дараа анхны төрөлд болдог те. Тэр бүх юм нь мартагдчихна. Хүүхдийнхээ хөөрхөн байсан тэр мөчүүдийг харахгүй өнгөрөөчих нь өөрөө айгу харамсалтай санагдана. Миний хүүхдүүдийн тэр мөч нь надад амьдралын туршид үнэтэй. Би дахиад тэрийг олох гэхлээр боломж байхгүй. Тэгээ яг 3 жил үсээ өмтөл зүтрэн үз биенийхээ галбирыг алдтал таргалан л одоо юм хөгжсөн юм чинь яада 14 хоног хоолоо идэхгүй сойж байгаа тэгээ турна штт. Эргээ сайхан болно штт. Тийм учраас тэгэл тэр чин төвчээр юм шиг байна. Тэгэд яг тэр сайхан юмнуудыг нь илүү ингэж өөртөө өгж зоригжуулж ийж өдөр хоногийг нь ээжүүд маань давуул арай жоохон ер нь тэгээд хүч бол сэтгэл дотор л байгаа. Яа тэгвэл энэ амьдрал дээр чинь муухай юмуд амар их штэ. Ганцхан миний юм жижигхэн зүрх, ганцхан миний жижигхэн сэтгэл одоо энэ YouTube дээр, Facebook дээр, Instagram дээр, Twitter дээр тий гарч байгаа энэ хар бараа юмыг хүлээж авах тийхэл байхгүй. Тэгээд тэр чи хүн л юм чинь тэр муухай мэдээг хараад ингээл хямарна тий. Тэгэхээр хамгийн гол нь бол ээжүүд бол тэр зүрх сэтгэлээ их тийм нандинах хэрэгтэй юм шиг санагдсан. Хар бараа юмнаас хамгаалж муу муухай юм цохиулчих вэ? Хар бараа юмд идэгдүүлчих вэ гэж ингэж жижигхэн зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол өчүүхэн муу зүрх сэтгэл 7 тэр бөмбөний асуудлыг барахгүй шүү дээ. Тийм учраас л одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг аль болохоор эерэг юм руу тэмүүлж муу муханаас хамгаалж те. Тэгээ нэгэнт хүүхдүүд нь томроод нэг юм депрессгүй, стрессгүй болоод ирэхин цагт нийгмийн асуудлыг яг ингээд юм фильтргүйгээр яг нэвтэрээ харж чадсан үед асуудлыг ярьж болно те. Тэрнээс дан өөрийгөө эмзэг байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Өөрөө их эмзэгхэн байгаа гэдгийг анхаарч өөрийгөө хайрлах хэрэгтэй те. Тэгэхгүй бол юмд хүртэн л гэж боддоо шүү дээ. Гэрлэгийн ихч ч юм уу, ээж ч юм уу заастаа амар дотны найз ирээд 24 цагстаа хоёр хүүхдийн чинь асуудалгүй хараад үгүй гэвэл ер нь юу хийх вэ гэрлээ шууд гараад гарах уу гэж таамдах юм. Маргааш тэгвэл би та яг бантангийн яаж хийх юм мэдгүй. Памперсыг яаж болох вэ? Унтуулахт нь унтсныхын дараа нь дээш нь доош нь харуулад, агаарыг тааруулад, хүнжлийн тааруулад, унтахт нь энийг нь хийгээд тэрэнд нь гарыг ингэж бариулаад, гарт нь тэрэнд нь юмыг ингэж бариулхаа та мэднэ би заагаад өгье гээл тэрэнд л санаа зов. Хэрвээ нэгээс 6 сартай үед бол тэгэж би унтмаар байна. Намайг бүүсэрээ гээл тэгнэ.
6-аас 9 сард тэгэлдээ би нэг гараад нэг гоё найзтайгаа уулзаад энэ нэг орчноос би салмаар байна те. Өөр орчинд очимоор байна, өсгийтэй хутлан өсмөр байна, уруулаа будмаар байна, үсээ ороомоор байна. Ингэн. Юм чинь ингээд сараасаа ингээд депресс нь өөр шүү дээ, стресс нь өөр. Одоо бол яг өөрсдөө унтчихдаг, өөрсдөө ингээд айтайхан хоолоо идчихдэг болсон цагт айтайхан ундуулж чадах байгаа гэл те. Тийм юм санаа. Ер нь их тим ээжүүд гэдэг шиг ингээл өөрөө л яг хийж иж тайвширдаг. Өөр хүн хийхээр нэг юм нэг болохгүй юм шиг ингээ санаа зовоод идэг. Тэр насных болов. Тийм. Тэртээ тэргүй 18-тай, 20-тай, 21-тэй ээж бол хүүхдээ зүгээр танихгүй өндөгөө л явчихна. Зүгээр та ингээ харж байгаа бантын нэг өгөөрэй, хоолны ингээ өгөөрэй. За би ингээ гарлаа гэдэг нөхөртөөгөө хөвсгөл яваад ингээд юу гэдэг одоо нөгөө Сингапур дээр яваад өгчин. 20 эдтэй тоохгүй. Яад бол өөрсдөө хүүхэд байгаа учраас 30 гараал хожуу ээж болох тусмаа л тэр нөгөө санаа зовлт нь тэр хүүхдийн ирээдүйн санаа зовлт нь ихсдэг юм болов уу гэж би боддоо шүү дээ. Насандаа л авах. Гэрлэгийн нэг үгийг харсан штэ. Залуу нас бол хугацаатай тийм чинь ер нь нэг айгу үр дүнтэй хөдөлмөрлөж өнгөрөөе. Нэг ярилцлаган дээрээ тэгж ярьжсэн. Мэдгүй одоо би ингээд сүүлийн үед ярилцлага өгөөгүй байсан чинь хүмүүс нэрээ хүнийг бүр итгэл авах юм аа. Би хэдэн онд үлээдэ хизээ үлээ намайг нэг өдөр өглөөс ирсэн чинь гэрэл цэцэг хиймэлгүй хэлчихчгээд. За. Үгүй би уг нь хийлгээгүй штэ гэд ингээ өөртөө хэлээд тэгээ ингэс чи ингээл бүр бүх нөгөө нэг үгийг 1000 сонсвол үнэмшнэ гэж үнэн юм байлээ. Сүүлдээ өөрөө итгэсэн. Нэрээч хөх хэлгэсэн юм шиг санагдал. Тэгээ тэр чи аюу хэцүү ингээд үнэнгэчин гаргаад хэлэх гэхээр нэг харагддаггүй. Үгүй ээ найзаа би хиймэлгүй хийлгээгүй чи ингээд бариад базаад үзтээ наадхаа хэлий. Ингэх гэж болохгүй үстэй яаж хүн болгоно хөхөө гаргаж ирэл мэ базаадахтаа энэ хиймэл бишээ гэхэр чин болохгүй те. Гүй гэж хэлэхээр итгэдэггүй яг хэлгэсэн бистэй гэд ингээд дайраад идэг. Сүүлдээ тийм хэлгэсэн гэд. Тэгээ одоо 10 жилийн дараа толон дарсан тэр сайхан хөгч байхгүй. Би одоо тэрийг битсэн сэтгүүлчээс би сэтгэл зүйн хохирлоо бол төлөөлмээр байгаа. Би өөрийгөө амар гоё хөгтөөгөө итгэе явж исэн. Одоо тэр чи байхгүй байна. Алив чиний нөгөө битсэн нөгөө надад тэр итгэл өгсөн юм чи хаана би хохирчоотой сэтгэл зүгээрээ гэж хэлмээр байдаг байхгүй юу? Хүний нэр итгэл аав. Тэгээ одоо сүүлдээ одоо бүр нэг 15 жилийн өмнөсөн ярилцлагыг өчигдөр гарсан зурагтаа тавиад ингээд одоо ярилцлага гэдэг ингээд биччихдэг тий. Тэгэл ер нь бол хүмүүс бол юм тэр болгон яг барьцгүй юмд бол итгээд имэйл юм шиг санагц. Одоо хизээ өгсөн ярилцлагыг мэдэхгүй байна. Би ер нь бол тэгж уншижсэн. Тэгээ харин залуу нас гээл ер нь гээл дуусах гэдэг юм чи бид нар айгуу сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж тэгжсэн. Тэгэхээр нь би бодохгүй юу. За одоо гэрлээ ингээ ковид дуусч ин хүүхдэд том болж байна. Одоо ер нь юу руу зорж байгаа юм бол юунд бас тэгж яарад байгаа юм бол гэж бодож ирсэн. Тэрийг уншичаад. Би бол одоо хангалттай урлагийн ажилд бол өөрийгөө ажилласан гэж боддог байхгүй юу? Би ерөөсөө зав зайгүй зүтгэсэн. Үнэхээр ингээл өстой одоо яаж амжуулдаг гэсэн юм. Шинэ тоглолтынхон бэлтгэлийн хажуугаар тэр үд чи хотын үдшгээд зочинтой нэвтрүүлэг хөтэлдэг байлаа шүү дээ. Би хотын үд шичмээ 3-4 жил хөтлөлөө. Тэгэл ингээл тэр чин 30 зочинтой нэг зэрэг харцсан. Тэр хүмүүс чинь ингээл эхэлж нэгнээс нь аваад нөгөөдхөөс нь хоцроочих юм бол уурлан те. Энийн араас би надаас авах тахтай энэ төр те. Бүгдийн зохицуулан тэрийгээ дуусаал кино минонд ороод ингэж авч явал M-pop entertainment news гэдэг нэвтрүүлэг хийгээд тэрийг 2 цаг нэвтрүүлэг. Өөрөө нөгөө нохооч харахтаа дахиад өөрөө агаарын нислэгэн дээр нисээл өөрөө зочинтойгоо ярилцаал өөрөө хоккейгоор гулгаал те 2 цаг нэвтрүүлгийг ганцаараа ингээл хийгээл тэр хоорондоо шоуга тоглосоор л байсан реклама хийсээр л байсан маш олон зүйлийг амжуулж ирсэн. Тэгээ би их тийм хожуу хүнтэй суусан гэсэн шүү дээ те. Тэгэд ингэж ботсон ер нь бол хүний аз жаргал бол ерөөсөө хансах юм байна. Хансах юм байна. Хүн угаасаа ингэж юм хосхон шиг ханаараа байжж одоо аз жаргалтай амьдэрдэг юм байна. Ямар ч үсэн ханаараа. Би ганц бий байгаа л та амар их ажил амжуулаад те ингээл мөнгө төгрөгтөө байгаал алдар нэрийг ингээл бас олоол гадагшаа татгшоо яваал ингээд одоо хувьдаа амар сайхан байлаа ч гэсэндээ би бол асар их ганцаарчсан байхгүй юу? Асар их ганцаардлын юм гүнд орж утсан юм байхгүй юу? Хамгийн аимшигтай ингээд намайг харах юм бол нийл нийгэм дундаа байгаа. Нийл таньдаг хүн, нийл хайрладаг хүн, нийл гоё хүн.
тийм олон хүмүүсийн дундаас ганцаардлын гүнд орно гэдэг бол айгүй амар. Юмыг ингээл үзээд эхлэхлээр хүн ер нь хосоороо байх нь л. Тэгээд тэрэндээ хоёр биеиндээ болж яхад нэг нэгнийхээ зүрх сэтгэлийг дүүргэж байвал. Тэгэл хүн ингээ сайхан аз жаргалтай амьдраад болж байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо Мэрилин Монро шиг дэлхийн одоо байгаад Майкл Джексон шиг дэлхийн одоо ийм инфлюенсер одоо даган бишрэгч нь байгаад тэр хүнд дотны ойлгодог хайр сэтгэл тал зүрх нь байхгүй бол хизээч амьдарч чадахгүй бүх юм утгагүй санагдана. Ерөөс утгагүй, ямар ч утгагүй. Тийм зүйлийг айгүй их мэдэрчсэн. Тэгээд би яг тэр зүйлийг мэдэрч байсандаа ер нь юм их энгийндээ их гоё юм байна гэж бодсон. Илүү зүйлийг хүссэндээ биш энгийндээ зүгээр зүрхээр олцсон байхад л энэ бол enough happy байхгүй. Тэрнээс биш одоо хараа ингээд зовж үзээгүй хүн өөрийнх нь жаргалтай байгааг мэддэггүй юм шиг санагддаг. Жишээлбэл олон хүүхэдтэй байгаа хүн хүүхдгүн зовлон мэдэхгүй байхгүй юу. Ингээл хүүхд хараад уйлмар санагддаг шүү дээ. Тэгээд ямар ядаргаатай юм бэ гэтэл тэр жаргаж байгаа байхгүй. Гэтэл хүүхэдтэй байгаад нөхөртэй байгаад амар том хаусд амьдраад аавтай байгаад ээжтэй байгаад ах дүүтэй байгаад найз нөхдөд байгаад болохгүй юм. Станаар би зовоод байна гэл ингээд зовж байгаа байхгүй юу хүн. Зүгээр тэр сэтгэлийн юмдаа ханж чаддгүй. Аз жаргалтай байгаагаа мэдэрч чаддгүй. Монгол эмэгтэй хүмүүс амар аз жаргалтай яадвал нөхрүүд нь эхнэрүүдэд дээдэлдэг. Ээжигээ хайрладаг. Энэ бол өстой буян цагаатай хүмүүсийн шинж шүү дээ. Тэгэл ингээд би ч өөрөө нөгөө яг ийм эд юм мэддэг насн дээр аавыгаа алдсан байхгүй. Тэгээд ингээд хагас өнчин өсхийн зовлонг мэдэрсэн. Ингээл фон бүкээ гаргаж ирэл өсгөн дээр аавын дугаар байдаггүй. Зүгээр миний мөрөөдөл гэд аав гэд бичих хүнтэй болох юмсан гэдэг мөрөөдөл. Тэгэл ингээл заримдаа хажууд маавынхаа дугаарыг авахгүй байгаа миний бүр уур хүрээд идэв шүү дээ. Чи одоо ямар цамаа юм бэ те? Зарим хүн зөвхөн аав гэдэг фон бүктэй байхыг хүсэж байхад чи бүхэл үтэ аав чинь хөтлөө залгаад тахта авдаггүй тансаг хар шаар байна шүү дээ. Тэгээ ээжтэй аавтай. Тэгээ би өнөөдөр нөгөө аавгүй үсгийн зовлон мэддэг учраас би хүүхдээ бас ингээл ямар нэг юм болох ч үү гэж айж усараа баад нэлээ хожуу өмчөд хүнтэй суусан байхгүй юу. Тэгээ өнөөдөр энэ гэр бүл салалт намайг амар эмзэглүүлдэг. Тэгээд хүүхдүүд уг нь аавтай ээжтэй өсөсөө гэж боддог. Одоо яг амьдралын зам мэдээж хоёр хүн таарахгүй байх чинь хүүхдээ бүр дарамт болно шүү дээ тий. Гэхдээ яа тий одоо салхтаа яг бүр хүүхэд бол нэг номер те чам дээр хүссэн цагтаа ярина над дээр хүссэн цагтаа ярина чи битэр хүссэн үедээ зүгээр цуг сайхан хүүхдэд баярлуулна энэ бол битэрийн үүрэг тэгээд тэр тус тустай энтэйгээ амьдраад яаж явах нь хамаагүй ч гэдэг юм уу те хүүхдийг тийм эцэг ихгүй өнчин битгий өсгөөсөө л гэж би боддог байхгүй юу тийм учраас тэр төрөлсний дараа жинхэнэ хүн бие биенийхээ ямар зан харин шинтайг одоо таньж мэдээд тэр үедээ саллахгүйхэн шиг болж өгвөл сэтгэл зүйчдээр очоод 10 жилд нь одоо ингээд та нарын хайр дурлал ингээд ийм арманчг үе буугаад жинхэнэ бодит амьдрал дээр гарахаар хүн ингэж ингэдэг эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүн гэдэг ингээд хүүхдүүд ингээд заагаад өгчдөг тий заагаад өгчдөг тий энэ айгүй чухал шүү гэдгийг ингээд хэлээд өгчдөг байгаасаа гэл заримдаа ингээд бодглохлоор дээр үед чи одоо яасл гэж нэг юм байсан билээ шүү дээ. Мэдхгүй манай ээж аваад байсан гэсэн. Би бол яасл явж исэн. Намайг явуулж исэн. Тий. Тэр яасл чин одоо ингээ бодоход гэр бүл салтыг айгүйх тийм хэмнэжсэн болов гэж бодчих. Яг тэгвэл ээж төрөөл ингээл нөө сэтгэл зүйн хямралд орохоос өмнө 45 хонуулаад ажилд нь оруулцдаг тий. Нөгөө ажилд орсон ээж чинь хамт олонтойгоо инээж хөөрөлдөөл цалин малингаа аваал тий. Хүү яраастай хүүхд рүүгээ яахгүй болохгүйстэй миний хүүхд гээл тий. Юу тэр нөхөр мөхрийг хардах зүгээр ахт нөхөр хардах тий. Нөхөр мөрөг тоох тэр ч ажил мажилтаа санаа зовол улам урам зоригтой болол хоорондоо хэрэлдэхгүй хоорондоо хагаралдахгүй ингээд тэр хүнд үеийг давуулж исэн болов гэж би боддоо шүү. Тийм шүү дээ. Нийгэмшээл явчихар чи эмэгтэй хүн чи одоо юм хэрүүл хийх юм болов шүү. Тэр чинь ингээд эмэгтэй хүн чи гэртээ суугаар нөгөө төрхийн хямралд ороод цаанаасаа зүгээр яж хат нөхрөө харахаар л уур хүрээд идэв юм чинь ингээд зүгээр яж хат хар төрөөд идэв юм чинь те. Үгүй айгүй хит гайхаад байхan байхгүй тэгдгий. Үгүй харин би бол одоо гэрлээ бол айгүй аятайхан даваа тулцсан болохоор би бол бүр айгүй шүтээд байгаа байхгүй. Би чинь бол маш хэцүү
Нэг хүүхэд ч гэсэн минийх ч юм бүр би чинь тэгэж их хэрэлж байгаагүй. Нэг хүүхэдтэй л нэг 6 сар гэртээ хараал байхад яг ингээл амар яг 6 дахь сар дээр л бүр яг тесэрдэг байхгүй. Эхний хэдэн сарууд бол ингээл гайг өнгөрч байгаа л яг 6 дахь сар дээр үнэхээр хэцүү байдалд ордог учраас би одоо гэрлэг 2 хүүхдийг ой 6 сар хүргээд тэгээд тийм гой сэтгэлийн бэлтгэлтэйгээр туулаад байгааг нь түрүүнээс хойш тэр юу ингээл сууж тийм хүсэл тэмүүлэл өөрөө хүсснийхтэй. Хүн чинь хүссэн зүйлтэй хайртай байна шүү дээ. Тэгэхэд бол нөгөө одоо яа дээ зүгээр л аав ээж нь байгаа хүмүүс нөө ийм үг гэдэг шүү дээ. Аавтай хүн хорвоог аарахж тулдаг. Аавгүй хүн хорвоог аргадаж тулдаг гэдэг шиг яах юм. Ингээд нөгөө ээж аав нь хайрлчихна. Ясмины охин өстө заваад байна уу жаргаад байна нөхөр бол өстө хэцүү байна гэд ингээд байна шүү дээ тий. Би бол яах юм манай хадам ээж чинь 70 гарцсан хөгшин юу хүүхэд өргөх хөгшин хүний чинь хайрлаа шүү дээ. Манай өөрийн ээж би муутай. Бодит амьдралтайгаа хүн өхөл тэгэхээр надад хинж туслахгүй юм чи би өөрөө л мундаг байх хэрэгтэй. Тэ? Тэгэхгүй нөгөө ингээд ёо өстө эрхлэх аавтай, эрхлэх ээжтэй те өмнөөс нь иви гэдэг ахаар хүн улам нэлхраад нөгөө хүүхдийг иви гэхээр зүгээрж уйлждагтай адилхан. Ингээд байгаа болохоор л хүн чинь ядраад идэв. Гэхдээ угаасаа тийм сэтгэл гарна. Би зүгээрж жаад би боож өглөө гэж уйлжсэн юм чинь яг үнээр боож өгөх гээд тэрийг нөхөртөө гаргачихад тавьчихдаг байхгүй. Нөхөр хамгийн гол нь тэрийг яаж хүлээж авч ингэж гоё зөөллөд байна. Маа нөхөр чинь нөгөө олонтой харцдаг хүнтэй ажиллаад сурцсан учраас тэрийг л давж туулсан л хүн юм шиг байна шүү дээ. Тэрлээ ер нь уйлдгүй. Өөр хүн бухимдлаа яаж гаргадаг юм? Янз бүр. Дугаавраан, юм шидлэн, юу ч ярихгүй байна. Эсвэл амар их юм ярина. Тэгэл янз бүр шүү дээ. Гэтэ ямар ч байсан гаргачихна. Удаан тисэж чаддгүй. Зүгт хэлэхгүй дээ. Нэг гохироондоо гэл яг бодоо явжтал нэг үтгэд хэлсэн байдаг байхгүй. Учир нь тэр нь өөрт амар. Тийш үү? Яг бол би тэрийг би нэг 3 хоног тэгээд өөрийгөө стресстүүлж яахыг хөвшрхийн нэмэр штэ. Гү чи болохгүй байгаа шууд хэлсэн дээр байхгүй. Чи тэгсэн би ингэсэн. Би энэс болж уурлаад байна. Чи ойлгож байна уу? Ойлгохгүй бол ойлгуулад өгөөч намайг сонсчээ. А ойлгож байгаа бол ингээл болоо. Би энэ үедээ ингээд энэ ахгүй юу гэд. Учир нь бид нар чи хэл амтай хүмүүс шүү. Хэл амтай байж ойлголцохгүй байвал энэ ухамсарын төвшин сонирм биз дээ тий. Одоо ингээ өдрийн нэг 24 цагийг нэг киноны кадр гэд бодвол хамгийн гоё 3 мөч нь хаана идэг вэ? Яг одоо өнөөдрийн байдлаар жишээ. Хүүшээ ганц бие байхдаа одоо өстой амар дүр бүтээгээл Жулеттийн дүрд тоглолцуулч нэг амьдрал бүтэх гээд байна да тий. Ирж харуулчулж яг алах гад байна даач гэдэг үү тий. Гэл нэг тийм юм боддог бол одоо зүгээр ингээл нэг за гэр бүл гэрийн ажил окей болгоод тэр ажлаа ингээм амжуулаад энэ ажлаа амжуулаад гэтэл юу гэж боддог вэ гэвэл би бүр юу ч биш. Цаан чин 4 хүүхэд гаргачаад компанийг удирдах авч яваад нөхрөө авч яваад байгууллагыг удирдах авч яваад өөрийгөө авч яваад тэг ингээ өөрийгөө харахаар бүр юу ч хүүхэд гаргаагүй шинжтэй. Бүр ингээ хумсумсыг харахаар бүр ямар ч ажил хийдэггүй шинжтэй. Бүр тэгтлээ супер болж штеп эмхтэй хүмүүс. Тэднийг харахаар бүр бишрмээр байгаа юм чи яа. Ямар агуу юм бэ? Яаж юм болох вэ? Тийм л юм бодсон шүү дээ. Би ийм юмдаа нусаа хацартаа наачих чинь цаан чинь хүмүүс тэгж ажиллаад байхад чинь энэ миний энүүх юм ямар арчаагүй юм бэ те. Стонер ийм юм гомдлож ингэж өөртөө амьдрах гэж ингэж өшөө илүү хүчтэй эмхтэйгээс үлгэр дуурайл авч те. Өшөө илүү мундаг эмхтэй хүнтэй өөрийгөө жишиж. Тэрнээс биш дорж ихнэр юу ч хийхгүй хөлөө ачаад байхад би ачихгүй л байна да. Гэвлээ айгу буруу байхгүй юу те. Дулмын ихнэр 7 хүүхдээ авч яваад өөрөө ажиллаа хийгээд хажуугаар нь бүр амар гоё өөрийгөө ингээ хаппи байлгаад бүх юмыг амжуулаад байна да. Миний чадахгүй байгаа нь юундаа байгаа даа. Гэт ингээд бодвол арай өөр. Арай ууж. Ер нь тэгэл бусдыг инрээ тайрлцахаар бүх юм амар. Амгалан юм шиг санагддаг. Гэрлээ болол ийм кейс дээрээс хурцлагддгийм байна. Би болол бүр харин дарамтанд ортсон шүү дээ. Яг зэрэгцээл би бол одоо яг санаж дунд охиноо төрүүлчихэд ээж хаад надтай яг зэрэгцээд одоо бас телевизэд ажилладаг манай найз охин төрлөө. Төрөөл би ч гэсэн ингээл 20 морин хил 25 хил мэл нэмд юм чи ингээл ээж хаад нөгөөх маань амар хурдан жимбиц ингээл ажилтаа ороод өстой хуруу өмснө гоё моёс. Би эсрэгээрээ дарамтанд орж байгаа байхгүй. Яаж юм байгаад байна гэл ингээл. Баг надад тэрийг харахгүй байвал амар санагдчих байгаа байхгүй. Дарамтанд орноо. Ямар ч хүн орно штэ. Гү чи ингээл хувцас өмсөх гээл ингээл
Чи ямар сайндаа намайг 3 жилийн өмнө өмссөн байсан балааж өмсгөж ардсан бүр ийм зайтай байгаа юм чинь. Тэгэл уурч чамч. Тэр өдөржингөө ууртай. Тэгэл тэр уураа юу мартах хэрэгтэй. Үгүй би чинь одоо ямар хэрэгтэй юм. Маа нөхөр надад тэгж хэлж ирсэн. Яг дээ гэрлээ эн чинь те. Чи ямар хэрэгтэй юм бүтээж байгаагаа өөрөө мэдэхгүй байна уу? Үгүй чи бүр нэг насныхаа юмыг бүтээж штэ. Тэрний хажууд эн чинь юу юм бэ? Тэ энэ бол өстой юу ч биш гэ. Тэгэл нэрэ бодохоор би чинь 3 жилийн юм зарцуулаад би 30 40 жил 50 60 жил амьдрах юм а бүтээж штэ. Энийний хажууд өнөөдөр миний тархалах юу юм бэ гэд өөрөө тэр юм олж авахгүй өстой нэрэ би чадахгүй байна. Би ингээд байна. Би тэгээд байна. Би ингээд тэр тарах чи угаасаа бүр зүгээр ичтэл дарамт өгöd идэм чинь. Өөрөө уурлал өөрөө өөрийгөө имчлэл хариугаа олоо яваад идэм байх штэ гэрлээ. Хоо үедээ гэлс ингэж дарах ерөнтөг олж авахгүй бол тэгэл нөгөө шулам шүүр ойрхон штэ. Ер нь энэ дээр хоёр ивэр тэгэл чөтгөр алмас ер нь ойрхон. Их ойрхон тэргээл дарж бясалгаж юмтай тэр дор нь нэгсэндээ сэтгэл зүйтэйгээ өөрөө ажиллах хэрэгтэй. Сэтгэл зүйтэйгээ л одоо өөрөө ажиллах хэрэгтэй. Зүгээр яжтал найз нөхөд утсаа авахгүй байгаа модл би ингээл нэг хин тэргүүч болсон юм шиг санагдал. Хин ч намайг ойлгохгүй байгаа юм шиг санагдал тий. Айгу хэцүү үе зөндөө байна. Тэр болгоныг тэгэл энэ нэг ийм гармуу явагдаад байна надаа. Тэгэхээр би энэ үед нэг ийм гоё дуу сонсч байна. Тэгэхээр би нэг ийм үед нэг ийм гоё кино үзэж байна. Ийм подкаст үзэж энэ эмэгтэй ч гэсэн ийм юм тохиолдсон ба шүү дээ. Би ганцаараа биш шүү дээ. Хүн болгон адилхан юм биш дээ. Энийг зүгээр сайхан даван туулчих хэрэгтэй, уужуу амьсгаа авчих хэрэгтэй, хэсэг хугацаа өнгөрөөхийг хэрэгтэй тий. Цаг хугацаа болгон өөр. Өглөө сэрх болгонд миний сэтгэл зүй өөр боловч хөшиг яг л хэвээр байдаг байхгүй юу? Тэрийг л анзаарах хэрэгтэй тий. Нэг өглөө нэг хөшигний цаанаас тусаж байгаа нар гой санагдаал нэг өглөө нэг бүх юм бүүдэртэй нэг таргалцсан гэрлээ энд ч ирэхгүй гэрлээ өстой гэр орныхан ч ойлгодгүй гэрлээ найз нөхдөд ч ойлгодгүй гэрлээ ер нь муу гэрлээ гэл те ийм юмуд бодогдож эхэлнэ штэ. Тэгэхээр энэ зүгээр л нөгөө эмэгтэй хүний гармуу цаг хугацааны асуудал. Тэр болгондоо их анхаарах хэрэгтэй. Анхаарахгүй ингээд дараал яваад байна. Бүр гүний ангал руу орно. Тэгэл би түрүүн хэлдэг шиг сэтгэл зүгээ бүр ингэж бөөцөлөх хэрэгтэй, юмнаас хамгаалах хэрэгтэй гэд. Тэгээ би юу Facebook мөг элдв юмн дээр ингэж нэг юм ингэж гүйцэд харддаг шүү. Шиг одоо хямар ч өөрөө нөөж үчигчин учраас өөрөө юмд аягүй амархан автдаг хүн учраас тэгээ тийм юмнаас сэтгэл зүрхээ эмзэглүүлчихвэ гэж өөрийнхөө зүрх сэтгэлийг аягүй хайрлж эмтэлчихвэ дээ. Гимтэйч үедээ гэж их боддог байхгүй. Бүх боломж нь бүрдэх юм бол ер нь юуг үзээд алтыг гэж бодож байна одоо. Бүх боломжийг бүрдэх юм бол хүнд туслах юмсан гэж боддог. Ямар нэгэн хүнд чадвал сэтгэлийн тус өгчих юмсан. Тэ? Ямар нэгэн хүн одоо туслах юмсан гэж боддог. Би бол юу гэж боддог вэ гэвэл буян хийж бусдыг баярлуулахад хангалттай учраас хүний амьдрал богинохон гэж боддог. Энэ бол айгүй аз жаргал те. Хүн хүнээ хайрлаж, хүн хүнээ ойлгож би ингээд хүний инээж байгааг харах айгүй дуртай. Савл ивэл нэг хүнийг жаахан ч гэсэн инээмсэглүүлж гинсэн гэж боддог. Тэгээ зарим үед яг бүр тэгдгүү хүмүүс таардаг л та. Тэгээ намайг тийм ярихаар ингээд гайхаад ингээд. Тэгээ би өөрөө яг солиотой юм шиг болоод товирчдаг. Үгүй надад маш их тохиолддог. Эсвэл зарим нь энэ одоо ямар санаатай ингээд аа. Энэ одоо ямар зайл гаргаад ингээд байгаа юм ч гэдэм үү те. Зүгээр энгийн ийм хайпи сэтгэлийг бүр гүнзгийрүүлж харлуулж ингээд би ч өөрөө жүжигчин учраас хүний харцыг их мэдэрдэг. Юу гэж бодоод байгааг нь харцдаг. Тэгэл за би тэнэг юм ярьчлаа да гэл өнгөрөх үе их байна. Тийм учраас би ер нь хүний инээж байгааг харах их дуртай. Инээмсэглээсэ гэж боддог. Хүн энийг амар гоё. Би яад бол нөгөө тайзан дээр мянган зэрэгтэл инээхлээр хүнээс ямар гоё энерги алгардыг мэддэг учраас тэнэг ч юм яриач хамаагүй жоохон ч гэсэн инээмсэглүүлэх юмсан гэж боддог. Сүүл нэрээ миний мэдхийн сэтгүүлчээр сурсан шүү дээ тий. Нэгээ олон жилийн өмнө л дөө тэр чинь. Одоо тэгээд сэтгүүлчээр ажиллах уу? Ер нь ажиллах. Яг нь миний сонирхол бол нэг гоё юм Эллен ч юм уу, Опра ч юм уу тий. Нэг гоё хүн баярлуулсан шоу энэ төр хийх юмсан да гэж би боддог л доо. Гэтэ мэдхгүй тэгэл би нэг амар төлөвлөгөөний дагуу явдаг хүн биш болохоор яг тухайн үед цаг мөчн бүртгэх
гэхэд болох бах таа л гэж бодож явж байна. Өнөөдөр бол би юу гэж бодож байл. За тэгэл хүүхдүүд минь нэрүүлтэй ингээл Монгол улсын минь амар амгалан фэйсбүүкээр хүмүүс баг галзуураасаа бүх юм талархаад амьдарчих юм бол айгүй happy баймаар шүү дээ. Айгүй бүх юм боломжтой. Нэрээ ихэнх одоо ингээл жүжигчд одоо дуучид юу гэдгийг бид нар одоо ярьдаг штэ. Олонний танилуд инфлюенсерүүд өөрсдийнхээ амьдралыг их бичдэг штэ. Би гэрлээг урьчаал гэрлээтэй чинь бит хоёр чинь фэйсбүүкийн найз юм чинь ойрд харлаа. Ер нь юм их баг бичсэн байлээ шүү. Голцоол тэ нөгөө өнгөрсөн юунуудаа их шеэрлсэн. Эсвэл хүмүүсийн гой гой юмнуудыг шеэрлсэн. Тэ ер нь яг нэг тэгэж амар бид нар жүжигчин хүн учраас арт түмэн бид нарыг харж байдаг байхгүй. Тэгэхээр бидэрт муухай явах хэрэг байхгүй. Муу үлгэр дуурайл үзүүлэх хэрэг байхгүй. Хин нэгнийг хаашаа нэгний торхирах хэрэг байхгүй. Биен дээрээ дуртай юмаа сийчүүлэх, шивэх, оёх, зүсэх эрх байхгүй. Арт түмний бүтээл байхгүй юу? Бид нар одоо нэг эмч цагдаа багш нар нэг юм хүний төлөө нэг тавилантаа төрсөн байдаг шүү дээ. Тэрэн шиг урлагийнхан болоос хүнийг соён гэгэрүүлж сайн сайхан зүйл рүү хөтлөх юм этиктэй, ёс зүйтэй ийм хүмүүс учраас өөрийнхөө бодлыг бусдад тулгаад яг ийм бай энэ гэж бичиж болохгүй. Аль нэг юмны талд орж болохгүй тий. Би энэ бол миний жүжигчин болсны этик гэж бодсон. Одоо нэг тийм амьдралдаа галзууч гэмээр юм хийя энэ төр гэж юу н бодогдтгоо нэг тэгэж үзэх юмсан. Яг гоо тийм бодлууд их тийм ганцаарц үед л орж ирж байсан. Ганцаардаж ер нь яасан ч яадсан гэдэг бодлол асар их ганцаардлын гүнд орж явах тэр үед. Тэгээ тэр үед яг надад ингээд надад би хүнд байсан ч гэсэн ингээд хань болоод ингээд санжигнаад ингээд хамт байсан хүмүүстэй би одоо хүртэл амар баярлж явдсан шүү дээ. Хин нэг би бол ингээд сэтгэл готролд орцсон үед нэг л хэцүү байгаа үед нэстэ нэг дэмнээ төх юмсан даа л тэр хүмүүс хүнийг амьдрахад айгүй ихтгэл болдог байхгүй. Тэр нэг хэлсэн байдаг шүү дээ амьдтаа бие биенээ хайрлал гэл те. Магадгүй ч аав ээж байж магадгүй гэдэг шиг бие биенийгээ их тийм сэтгэлийн хямралд орцсон байвал ер нь их сайхан дэмнээ. Гэтэ сүүлийн үеийн манай залуучууд их гоё болчих те. Бие биенд татаархдаггүй, хин нэгний мууг улын шагаадаггүй, их тийм сайхан зүйл рүү тэмүүлдэг. Би тэгээд сайхан цаг ер нь ирчин даа л гэж бодож байна. Бид нар чинь ээж болчоор айгүйх боддог. Миний хүүхдүүдийн ирээдүйн нэг юм байгаасаа ийм л орчин төсөөсэй гэл ер нь айгүйх бодд юм шүү дээ. Өөрсдөөсөө илүү ямар ирээдүйд ер нь өсөөсэй гэж бодож нэг 20 наснда 30 наснда. Манай Mask Production чинь ингээл 15 6 жил ажиллахдаа Монгол улсаа 3 4 удаа тойрсон тий. Одоо дэлхийн бас олон газар ингээд ажиллаж амьдарсан. Юм юмыг ингээл харж байхад ингээл бүр ингээд хөдөө сум баг энэ дээр бол амьдрал амар бүрхэг харагддаг байхгүй юу. Тэгээ ингээд ботхолоор бид нар зүгээр л нэг л ертөнцийн амьдарч байгаа. Тэр дундаа яг нэг Монгол газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүстэй ингээд ийм соёлын ялгаа, амьдралын ялгаа ийм байхад миний хүүхдэд зөвхөн энэ хүрээндээ амьдрна гэж байхгүй шүү дээ. Бүгд хөл нийлээд талах нь те. Тэгэхээр л энэ хүүхдүүд ямар хэцүү юмд өсөж байна те. Өстө нэрээ энэ л одоо бид нар хурц ингэж соёлыг түгээж чадлаараа хошин урлагийг очиж одоо манай Монголын хошин урлаг л тэр алсын бүглүү газар л очдог байлаа шүү дээ. Өөр урлагийнхан очдгүй байсан нэг үе. Яг бол зам байдаггүй. 24 цаг ингээд шорон дунд ингэж очдог бөөр зүрхсаа салаад очдог тийм газар хошин урлаг очиж хүрдэг байсан юм чинь. Одоо бол яг зам маань тавьсан гоё болцсон. Тэгээ тэгж бодоход чинь ерөөсө бүхний дээрээ сайхан эргэтгэж байх хэвээр. Зэрэг хөгжих хэвээр. Зэрэг хүүхдүүдийг хайрлах хэвээр, ялгарлах ёсгүй. Миний хүүхд ганцхан энчэн өсөхгүй учраас Монгол улс даяараа өсөх учраас Монголын бүх хүүхдүүд яг эргэтгэж амьдрах хэвээр гэж би бодчихсон. Тэгэхээр яг ганцхан энэ хүүхдийн орчин санаа зовх ш Монголын орчин санаа зовхоор Монголын ирээдүй сайхан байвал би хөгшрөөд одоо өгөхэд миний хүүхэд та ямар ч бас нэг хор тавдар тусчих утаан дунд те гадныхан орж ирээд эзлээд өөрсдийг нь хөөгөө явуулчих ийм их орон дунд амьдрахгүй нэ гэл ингээл өрөвдөн ш хүүхдүүдээ ингэхэр нэг сэтгэл уужрах юм да. Одоо хөрөнгө нь байгаад хүчин байгаад эрх мэдэл нь байгаад мэдхгүй ингээ бүх юмыг нь окей болгоё гэвэл ер нь яаж хинт туслах вэ? Ямар одоо түрүүн хүнд туслах айгу гоё гэж ярьсан шүү дээ байлаа. Ямар гоё үйл хийх вэ? Өвчтөн хүмүүс.
Тэр дундаа хөөх юм уу хүүхдүүд нь өвдсөн ээжүүд яаж байгаа болоо бурхан минь тэгэл зүрхэн зүгээр хутгаар зоогдоо сийчгтээд ингээд тамлагдчихж байгаа шүү дээ тийм. Тэр нь тэгэл одоо өвчтөө хүмүүстэй их сайхан сэтгэл зүйн дэмтлэг өгдөг тийм. Өвчтөө хүмүүсээ хайрлж инэрдэг бүр бүгдээрээ олон дүүнэрээ өсгөж байгаа хүүхдүүдэд байр үлгэлээл те төрсөн өдрийнхэн бэлгээр өөрөө жаргая гэж бодохгүй бусдыг жаргая. Энэ айгүй гоё байхгүй юу? Бүгдээрээ энэ давлгаалах хэрэгтэй. За гэрлээтэйгээ ёстой нэг сайхан буу хална гэдэг нь л боллоо. Тэгээ бит хоёрын ярианаас би бол одоо яг ингээд бит хоёрын эндээс гэрлэгээс ингээд гэрэл цацарч аахгүй. Яг тэр шиг ингээд сонсож байгаа хүмүүсийн чихээр ингээд гэрэл цацраад зүрх рүү орж байгаа ах гэж бодож байна. Тэгээ одоо мэдээж хүн болгон жаргаж сонсно гэж байхгүй. Зарим нэг нь зовж байгаа байхгүй. Энд байгаа тийм хүмүүс ч бас байна. Тийм ингээд биш шүү дээ тийм гэж бодож байгаа хүн байгаа шүү дээ. Тэгээд ер нь тийм ч хүмүүс бас сонсож байгаа одоо хүүхэд нь шүн унтаагүй эсвэл өвдөөд туйлдаад байж байгаа ч эмэгтэй ч сонсож байгаа гэж бодож байна. Хоёлаа төгсгөлд нь нэх гоё юм хэлээд тэгээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Эмэгтэй хүн таавал ерөөсөө хорвоог гэрэлтүүлж амьдралыг цэцэглүүлэх гэж төрсөн амьд бурхан юм. Өнөөдрийн таны одоо хэцүү байгаа өнөөдрийн таны одоо гонж байгаа бол мэдээж яг үрдих биш шүү те. Нэг л өглөө бүх юм сайхан болно. Яг өнөөдөр одоо дэлхийн нөгөө өнцөгт харанхуй болоод шүн болж байгаатай адилхан. Өнөөдөр энд харанхуй шүн та уйлж агаад ингээд сэрхэд маргааш өглөө нар мандаж болжморч иргэн. Ийм үе үнэхээр ирдэг шүү гэдэгт бат итгэлтэй байгаарай. Эмэгтэйчүүд бие биендээ хайртай. Эмэгтэй хүн бол одоо бурхнаас заяагдсан амьд бурхад юм шүү. Та бол тэр чигтээ гоо үзэсгэлэн ирч хүчтэй байгаарай. За баярлалаа. За өнөөдрийн On and On подкастын шинэ дугаарт одоо шинэхэн алтан гац одонд гэрлээ маань хөрөлцөн ирлээ. Тэгээ дахин баяр хүргэе нэвтрүүлгийнхээ төгсгөлд бас хоёр хөөрхөн үрдэн одоо нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч модхноос өгсөн гоё. Аюу хаан хүчилдэг модон тоглоомыг хоёр бяцхан зарцахт нь өгөө. Вау ямар гоё юм бэ. Тоглоом мөнгөд амар чухал те. Аим ядчих мөнгө түргээр аваад өчгөр дороо уйдчих юм аа. Тэгэхээр юм гоё тоглоомоор тоглолаа. Тэгээд өнөөдөр ярьсан бүх тэр гоё хүсэл мөрөөдөл нас биелж авах болтугай. Тэгээ явсан газар болгоноос өнөөдөр их шиг гоё гэрэл цоцруулж аваарай. Баярлаа. Ийм сайхан тоглоомыг Монголын дэлгэдэж хийж байгаа эко тоглоомын дэлгүүртээ маш их баярлалаа. Монголын үрс маш олон бол эрүүл их байж ээж аваагийн хайранд өсөж тарихын ерөөлийг дээш нь тэгшүүлье. Баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар эргээд олзъя.